Сайн байна уу эрхэм дүнзэгчтэй. Алтан хайс холбооноос бэлтгэн явуулдаг сонгомол арт киноны цуур нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд Ираны найруулагч Аскари Фархадигийн найруулсан Салалт киног үзүүлэхээр бэлдлээ. Аскар Фархадигийн энэ Салалт кино бол сүүлийн үед дэлхийн киноны ертөнцид хамгийн их шуугиан тарьсан кинонд нэг байсан гэж хэлж болно. Яг энэ бол шуугиан тарьсан гэдэг нь зөвхөн авсан шагналтай холбоотой биш. Өөрөөр хэлбэл Аскар Фархадигийн энэ Салалт кино бол ерөнхийдөө дэлхийн кинонд бол сүүлийн үед гараагүй томоохон амжилтыг харуулснаас гадна ийм миний хувьд одоо хувийн зүгээс бол одоо миний сүүлийн үед үзсэн хамгийн сайн кинодын нэг гэж хэлж болно. Үүний тухай ярихын тулд бид нэр Аскар Фархади буюу киноны найруулагчийн тухай ярих шаардлагатай болно. Аскар Фархадиг бол ерөнхийдөө Ираны орчин цагийн Ираны киноны бас нэлээд сонирхолтой үзэгдэл. Гэхдээ сүүлд танигдсан уг нь олон жилийн чиглэл одоо энэ кино хийж байгаа бас цөөнгүй кино хийсэн боловч бас бусад найруулагчдаас бодол дагагдсан боловч одоо магадгүй Ираны киноны хамгийн сонирхолтой найруулагч нэг гэж болно. Яг нь Фархадигийн одоо урдны кинонд бол ерөнхийдөө кинонуудын гол үйл явдлыг харж байгаад бол тийм одоо этикийн буюу ёс суртахууны асуудлыг нэлээд хүндсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо нийгмээс болон хувь хүмүүсийн хоорондын өөрсдийнх нь ангийн ялгаа тэр бүгдээс үүсэж байгаа тэр амьдрал тохиолддог одоо мөч бүх тохиолддог тэр асуултуудын хариултуудын магадгүй тэр одоо эдрийнүүдийн тухай нэлээд өрнөсөн байдаг. Ялангуяа Фархадигийн киног харж байхад бол Ираны одоо Жафар Панахи ч юм уу одоо юу гэдэг нь Киаростами эсвэл Бахман Годабегийн гэх мэт үеийн болон бусад өмнөх үеийн найруулагчтай ингээд сүүлийн үеийн Ираны кинодад харьцуулж харж байгаа бол Фархадигийн кино бол нэлээд зарим талаараа тийм барууны гэж хэлж байгаа тийм шинжтэй байдаг. Шинжтэй гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр одоо чинь ялангуяа тэр одоо Махбалбафын гэдэг юм кинонд болохоор Ираныг бол ерөнхийдөө барууны ертөнцид тийм гойжлох магадгүй тэр одоо юу гэдгийг өөрсдийнх нь Ираны тэр онцлог соёлыг магадгүй тэр гинэн цайлган хүмүүсийн амьдралыг тэр алдагдаагүй тэр цэвэр сайхан тунгалаг сэтгэлийг харуулахыг нэлээд хичээсэн байдаг л та. Өөрөөр хэлбэл зарим талаа тийм романтик ч юм уу тийм шинжтэй байдаг. Ялангуяа тэр одоо Ираны кинонд харж байгаад сүүлийн орчин үеийн одоо кинонд харж байгаад бол голцоо ихэнх үйл явдал нь киноны үйл явдал бол Ираны тосхон буюу одоо хотоос гадуур үйл явдал үнэлдэг. Гэтэл Фархадигийн ер нь харж байгаа ихэнх кинонд бол болохоор хөдөөний тэр одоо юу гэдгийг энгийн боловч гинэн цайлган хүмүүсийн тэр амьдралыг харуулах илүүтэйгээр яг эсрэгээрээ хотын амьдрал, Теграны амьдрал. Тегран гэдэг хот чинь одоо юу гэдгийг бусад бидний амьдарч байгаа энэ томоохон хотуудаас бусад хотын хүмүүст амьдардаг амьдралаас ямар ч ялгаа байхгүй. Тэнд адилхан л хүмүүсийн одоо Иран боловч одоо юу гэдэг бидэнд тохиолддог бүх зовлон байдаг, бүх бэрхшээл байдаг, бүх тэр тулгарч асуудал байдаг гэдгийг харуулсан байдаг. Тийм учраас Фархадигийн кино бол зарим талаараа үйл явдал одоо кинонд гарч байгаа үйл явдал одоо зохиолтой гарч байгаа дөрүүд нь л одоо Персилэр яадаг Иранд үйл явдалд өрнөж байгаа мэт боловч одоо юу гэдэг ерөнхийдөө ерөөсөн нийтлэг буюу тийм бидний бүхэл одоо энэ асуудлуудыг одоо асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. Тийм учраас одоо Фархадиг бол зарим талаараа зөвхөн одоо Ираны найруулагч Ираны киног харуулсан одоо Ираныг харуулсан гэдэг тэр акцентс бол нэлээд татгалз шаардлагатай гэж боддог. Ялангуяа энэ жилийн Оскарын шилдэг гадаад кино шагналын дээр одоо Фархадигийн энэ Салалт киног Оскарын шагналд авсныг бол хүмүүс бол улс төрийн болон нийгмийн одоо тайлбараар нэлээд тайлбарлсан байдаг. Үүнийг бол би бол нэлээд буруу гэж үздэг байгаа. Яг гэвэл одоо энэ жил яг энэ одоо Оскарын шагналыг Иран кинонд өгсөн нь болохоор Америк одоо Ираны хооронд үүсэж байгаа, Израилийн хоорондын үүсэж байгаа энэ зөрчлийн одоо намдаах гэж энэ кино шагналд өгсөн гэсэн тийм тайлбар байдаг. Гэтэл энэ бол хамгийн одоо буруу тайлбар. Яг бол Фархадигийн кино бол одоо Ираны одоо тэр одоо Ираны болон одоо Америкч гэдэг юм уу тэр нийгмээс одоо тэр нийгмийн улс төрийн хүрээс давсан одоо үнэхээр тийм тавьсан асуудлаараа киноны хийцээ хиллэгээр магадгүй тийм алдаагүй цөөхөн кинонд нэг гэж би хэлж болно. Миний сүүлийн үед одоо үзсэн кинондоос ягаад алдаагүй гэвэл энэ тоглосон жүжигчд киноны үйл явдал кинонд гарч байгаа тэр бүх одоо асуудлууд энэ бүгд бидний өдөр тутмын амьдрал тохиолдож болох энэ бүх зүйлүүд. Гэтэл бид нар өдөр тутмын амьдралдаа харамсалтайгаар магадгүй нийгмийн одоо шахалтаар эсвэл магадгүй хувь хүний өөрсдийн сонголтоор энэ бүх асуултуудыг энэ тулгарч байгаа бэрхшээлүүдийг заримдаа харахыг хүсдэггүй, заримдаа тулгархыг тойрч гаргадаг. Гэтэл Фархади энэ бүх бидний өдөр бүтмийн амьдралд одоо тохиолддог жижигхэн мэт боловч томоохон нийтлэг магадгүй энэ одоо философийн гэж болох энэ ёс суртахууны асуудлуудыг бол хайр найргүй илчилсэн байдаг. Тийм учраас зарим талаас энэ кинонд болохоор зарим хүмүүст бол
хүмүүс хоорондоо гэрэлдээл байгаа юм шиг, муулцаал байгаа юм шиг тийм хүн хоорондын хэрүүлийг харуулж байгаа мэт боловч яг үнэндээ болохоор хүн байхын утга учир энэ хүн гэдэг чинь нийгэмтэй зохицсон тул ямар одоо золиос төлдөг, ямар одоо сонголттой учирдаг, энэ сонголт нь этикийн болон философийн хувьд ямар үр дагавар авчирдаг гэдэг энэ бүх асуултуудыг хүчтэйгээр тавьсан учраас миний хувьд бол сүүлийн үед үзсэн хамгийн чухал киног тооцсон юм. Тийм учраас би киноны үйл явдлыг одоо тоочиж тэрэн дээр анализ хийх хэлбэрээр та бүхэн энэ бүгдийг үзэж өөрсдийнхөө дотоод ертөнц оюун санаагаараа тунгаан үзье гэж